Сайн байцгаана өрхөм хүндэт үзэгчтэй ингээд малчин телевиз Royal HD телевизээс бэлтгэн хүргэдэг малчны хотод нэвтрүүлэг шин дугаараараа та бүхэндээ хүрч байна. За алтан унжлах хэмээх гал дахиад жилийн сар ширийн шинийн нэгний сайхан өдөр дахиад жилийнхээ хамгийн анхны малчны хотод нэвтрүүлгээр та бүхэндээ уулзж байгаадаа баяртай байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн хүндтэй хоёр зочин маань за Төмөн төмөрт компани ерхий захирал Төмөн Баяр, за Авштай компани ерхий захирал Гом гэж хоёр нутгийнхаа хахтай за Урангай аймгийнхаа Хужирт сумыг зориод малчны хотод нэвтрүүлгээр хөлгийн жолоог залж яваадаа баяртай байна. Тэгээд өнөөдөр бас очих байгаа айлынхаа талаараас үзэгчтэй болцъя. Ямар айлд очих байгаа вэ? За сайн байна уу? Та бүхэндээ ирж байгаа дэх ажлын мэндийг хүргэе. Энэ шинэ нэгний өглөө битэд Урангай аймгийн Хужирт сумын Үржин лам гэдэг найзын да болон аав ээжтэй нь очиж золгохоор хөлгийн жолоо залж явнаа. Тэгээд ер нь нутгийн зах руу ороод ирсэн явж байна битэд. Тэгэлгүй яг. За ингээд шинэ нэгний өглөө бол сайхан ийм сайхан өдөр байна. Тэгээд удахгүй малчны хотод нэвтрүүлгээрээ зорж байгаа айлд очлоо. Тэгээд та бүхэн маань нэвтрүүлэгт хамтдаа байгаарай. За хөдлөхөө. За. Сайн байна уу? Өсөн төвчтөө дээлийнхээ эвхээсийг нь гаргаж өмсөөд нарны өнгөтэй дурдан зөв эргүүлэн бүслээд саран хэлбэртэй малгаагаар тэргүүн юугаан гоёод сайхан жилийн өглөөг амар мэнд духтаад аагтай шаргал цаагаан нарны туятаа самарч алтан төрийнхөөс үлдтэй хиймрийн бурхандаа дээжлээд эрх жилийнхэн дөөргийг итгэлийн өнгөөр сүлж эрхэмсэг залрах хижээ авдаа тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгон үнсүүлж тэргүүн сарынхаа шинийн нэгэнд энх мэнд зологдог сар шинийн мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье. Ингээд сар шинийн нэгний энэ сайхан өдөр малчны хотод нэвтрүүлгийн уран бүтээлчид бид бүхэн Урангай аймгийн Хужирт сумын 1-р огийн малчин Үржин ламын хүрэлцэн ирээд байна. Тэгээд та бүхэндээ шинийн нэгний сайхан бэлэгтээ дахиад жилийн сайхан мэндийг хүргэж нэвтрүүлгээ эхэлж байна. Сар шиндээ сайхан шинэлцгээс гинөө. Сайхан шинэлээ. Сар шиндээ сайхан шинэлөө. За сар шин сайхан шинэлөө та. Сайхан шинэлээ. Сайхан шинэлөө. За. Сайхан урж гэнэ үү? За сайхан урж гэнэ. За ингээд нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгээд мэдээж өнөөдөр энэ сайхан бэлэгтэй өдөр энэ сайхан өргөө цагаан гэрээ чинь зорж ирлээ. Тэгээд мэдээж хоёлоо яриагаа өөрийгөө танилцуулж, гэр бүл, өрөвдүүд за ингээд аав ээжийг танилцуулж нэвтрүүлгээ эхлэе гэж бодож байна. За би намайг Урангай аймгийн Хужирт сумын лавгийн Үржин лам гэж юм байна. За эхнэр 4 хүүхэдтэй амьдарч байна. За гэр бүлээс гэр бүлийн хүн манай сумын болортой гэж. Хүүхдүүдээ тийм. Нэг оюутан хүүхэд багшийн өсөх сургуульд. 2-р курс оюутан байна. Тэгээд 11-р ангийн байна. 2-р анги байна. Тэгээд сургуульд одоохондоо нэг хүүхэд байна. Тэгээд сургуулаа амьдарч байна. За аавчдаа бас энэ миний аав. Таан суулгаад энэ ээж сууж байна. Бид нар ихээс 10 Оо заалуул. Тэгээд 2-3 хэмдээд
одоо долоол нүртгэн. Энд бас нэг хөгшин байна. Тэг манай айл сайхал тий. За. Тий хөгшин. За энэ жил одоо шиний нэг бас өргөм дэрлэгэр болж ах шиг нутгийн сахалтууд бас хүмүүс ирсэн байна тийм үү? Тий жилийн шиний нэгнээс л энэ жилийн шиний нэг болгоо баслаа. Миний хувьд бол онцгой. Та нар яриад бас гоё бай. За. Мэдээж одоо малчны хотод нэвтрүүлэг малчин айл дүрлцэн ирсэн байна. Анх одоо айл гэрэл бол болж хоёр талаасаа хичнээн тооны малтай айл гэрэл болж өнөөдөр мас рүүгээ бас хэд хүргэж сайхан өсгөж байна тийм ээ. Тэгээд тэр 1996 онд айл гэрэл болсон. За. Гоёдынхаа үед бас тэгсэн малаа тэгэл дэд зэрэгтэй. Одоо нэг 2-3 хотлоод хүргэж илээ. Одоо ямар газар вэ? Энэ нэгдүгээр он гэж тийм газар усныхаа талаар одоо нэр өөр модын одоо хөндлөн гэж. За. Тий. Одоо манай багийн төвд ойролцоо. Багийнхаа төв төшгөлж. Тэгээд үлдсэн. Энэ жил л үлдэж байна. Манай үлжээл урд мухар гэдэг газар байдаг. Зөв. За энэ жилийн намар зон яаж өнгөрөө энэ жил өвлөл ер нь энэ утгаараа застаач гэсэн бас гайгүй юм шиг байна тийм. Ерөнхийдөө хурбороо их сайтай байсан. Тэгээд өвөлдөө бас цаас орхоноос згоо баг. Тэгээд ус илбэх сайхан жил болж байна. Ямар ч байсан хаврынхаа сартаа дэргэн сартаа золгоод авлаа тийм. Өвөлдөө их сайхан орсоо. Гайгүй. Цаг ирж байгаа энэ жил бас одоо тэгээ бас сайхан хаврын хүүтнээ цаашаа хүрэм байшаа. Зөв. Мас ургийн бүтцээр 5 гушаа малаа. Мэдээж хангаа газар тэмээл байхгүй байх гэж бодож байна. Тэгээд дөрөв дөрөлтэй. Ер нь одоо ашиг шим гэхээс илүү мэдээж бас голчилж авч мас ургаас гэж байна. Тэгээд хой нөхрөл жоохон яаж юм да. Бэлчээрийн даацын хувьд одоо энэ жил үл хавар ямар тай байх нь. Хаварчаа одоо хаашаа бас хөдөлж боох уу? Хаварчаа одоо доош гол усаа бараад жил авч ирв. Тэгж л хаварч энэ да. Одоо тэгээд удахгүй одоо хавруулчлаа. Хаварчаа нам боонд. Мал нэг 3 сар нилээ гаргаж 22 төлж иглээ. Тэрнээс өмнө л энэ жил одоо хичнээн төл сахвар байгаа. За ер нь гайгүй хал гэж бодож байна. Энэ жилийн баг мал төрлөг тарган орсон. Мал төлөлтийг бол энэ жил бас цагийн байдлыг харж гал зохицуулсан баг. 3 сарын 20-доор ер нь ороод орох уу? Жилийн ихээс ер нь ороод л орохондоо 20 гэдэг чинь. 3 сарын 10-даар л их сайн байдаг л гэж. Зөв. Бас бүрдэл ярьдаг гэсэн. Ивэр метр одоо. Энэ жил бас айх тэржиглээд бас жоохон хүмүүс малчид манс жоохон хараа тавьж явах шиг байна тийм. Бороо ус их хэлбэг тэгээ бас өвөлдөөн тэр хэмжээний бас орж магадгүй гэсэн ойлголт байсан ба. Харьцангуй гайгүй байсан. Манай энэ өрөн ганут төрөл юм гайгүй. Зөв. Малын чанар дээр одоо яаж анхаарч? Тэгээ одоо энэ мал имлэгийн мал зүүч эднээс одоо малыг төвлөрөхөөс сайжруулах гэж яаж ч ажил хийж байна. Тэгэл хууц юм зөв юм. Орон солио хийгээл. За. Танайх бол хонь нөхрийн голж байгаа гэж байна. Хонь нөхрийн хувьд бол эцэг малын ус хаанаас авчирч байна тийм ээ? Тийм бараг хуц мөц гэсэн тиймэрхүү л байна. Сүхбаатараас. Сүхбаатар. За бараг хуц авчирсан. Ер нь дэсвэр нь хэр байна? Хангаа газар бас тийм ээ? Тэгээ яг тийм зурсаг тийм жижиг тийм бол тийм сайн биш. Өдөө хонд бол яшигтай. Тийм аа. Ургалаад тэлчиж байдаг шал өрөө. Энийг харуулахгүй. Хангаа малч бол байгальдаа зөгцсөн. Наад чирүү хатууныг л үзсэн тийм. Өхөрд Монгол сарлаг хайна. За сарлаг хайнагтай. Сарлаг хайна. Ер нь бол сайхан сарлаг л дутдаг байна да. Тий. Сарлагч юм бол застай. Хиттэй. Тий. Юу сайхан шүү дээ. Одоо тэгээ Монгол гэдэг бас их хэлбэлж байна уу. Сүүний чиглэлээр болчихж байгаа юм ээ. Сүүний чиглэлээр ойрлож. Ер нь Монголтой болоо гэсэн бас бодлоо. Байх. За. Тэгээ шиний нэг юм бас сайхан өргөн дээр дэлгэр болж байна. Тэгээд өнөөдөр бол одоо бас малаа хаашааш нь готлоосон. Ганц нэг айлаар орно. За тэгээд шиний нэгний ажил бол их хөө шүү дээ. Мордоос дэлж байна тийм ээ. За тийм мордоо дэллээд тэгээд Монгол юугаар тэгээд мордоо зүглээд малаа байсаас нь болох. Тэгээд
ээж явдарч золох тийм хөл асуудал явагдсан та. Зөв. За адуу бол өнөөдөр хэрэг Адуу орхоо. Шинэ нэг өглөө идэх утга юм бол орхоо идэрсэн. бахмалаа. Дургамс болсмарт. Одоо адуурга мартан да. Шинэ нэг өглөө бас мэдээж эр хүн бас шүтдэг хайрхан овон дээр бас гарч хэмрэл ундаага бас таатагдаг. Таны хувьд энэ өглөө бас яа. За тийм хоо нэг бас нэг шүтчүүд сайхан байд. Тэрэн дээр өглөө хараад. Тэгэл яг л Монгол явгар эхэлдэг. Тэгвэрэл сар шийдэгэн чирч байна. Танай хотод ирэхэд бас өвлжөө бол их сайхан байна шүү дээ. Энэ өвлжөөнд бас хичнээн жил бас өвлжөөж боож байгаа. Тэгээ энэ жилийн хувьд би яасан. Энд дэж өвлөж байгаа. Манайх тэр урагшинда хангийн мохороод тэр. Тэгээд яг цаасмасан жаа энэ жилийн энэ рүү гараад дээр болохоор. Ил анхны жил өвлөж. Зөв. Хайлууд одоо ямар айлууд таа. Тэгээ манай нэг дүү гэдэг өргөн. За. Тэгээд энд байдаг нийтийн 4 өнгөр. Зөв. Монгол ах уу ер нь бол морин унаад шинэ нэг өглөө ингээд дугаан дэллээд ингээд байж байгаа харахад бол их сайхан байна. Тэгээд сарвчанд бол бас их сур илдэж байгаа юм байна. Энэ нь бол одоотагаа ер нь их ойр байд юм болов уу гэж би бодоод байна шүү. Тэгээд суур хилдэн тэгэл өдөр нухтаас авахлаа л гэлээ. Ер нь бол бүгд өөрсдөө л хийгээл. Ер нь сураг хилдэн. Зөв. Хилдэн хөрч юм уу 4-5 хөрч юм хэрэглээ. Хэрэглээ. Бэлтэж байна. За. Морь бас байдаг. За морь нэг гоо ахтай хуяад байдаг. Тэгээ яах. За. Би энэ заглаад зэрэг жилд нэг оролдоод тийм аа. За тэгээ шинэ нэгний сайхан өдөр бас адууны цах дээр ирж дараагийн яриагаа үргэлжлүүлж байна. За. Одоо бол ер нь шинэ нэгний өдөр бас мал сүрэг арай ойрхон бас нэг эргүүлж оруулаад бас нэг завсраар найлаар бас мордно. Тий. Айл би адуу эцгөө нэгдэн зөөхөд тэр адуу яалаа. Тэгээ адуун дээр байна гэдэг чинь шинэ нэгний өдөр бас хамгийн гоё юм чинь. Адуу. Бас эр хүн ямар асар гэж. Энэ өглөө одоо бас аван дээр мордоод бас бүх зүйлээ бас даатгаад таны хувьд бол одоо бас энэ хаврыг энэ шинэ нэгний нарнаар бас яаж харав? Тий, ер нь тэгээд чиний нэг өглөө аван дээр гарч тийм зул хүчээ өргөж дээд цагааныхан дээжийг өргөж тэгэл Монгол айлд яа гэдэг тэрний шинжлэлээр тэгээд олгочод одоо малзлаа бэлчээчэл тэгэл тэгээд дараагийн золголтын ажлууд талд. Хэдэж одоо малчин хүмүүс та бол өөрийнхөө хувьд бол бас цагаагаараа бас шинждэг байлгүй. Энэ хаврыг одоо бас яаж хараач? Нарнаас харж байгаа бас өөр тий. Яг цастай. Энэ цасны дороос ус нь гайгүй гарах байлгүй тий. Тэгээд энэ имжлэг бол би ус илбэхтэй болох их сайхан жил болох байгаа л гэж. нутгийн онцлогийн талаар ярьж. Жохон юутай. Тэрс хоор хамсгалтай. Үлдэн бол хүүтэрсэн шиг хүүтэрч яана. Цас оруулаарсан шиг орчдөг бас тийм бол. Арга сангаа газар тийм. Тэг мал бол бас тэр орнот сурчлаа шүү дээ. Аргийн суданд нэг яаж хаарчгүй төсвөртэй болчлоо. Байгальдаа бас зохицуулдаг байна тийм ээ. Зохицуулдаг болж шүү дээ. Зөв. Тэгээд малын үйлдвэрлэлийг их сайжруулад ирэхлээр мал их төсвөртэй болчихдог. Ер нь бас чанар дээр чанар тийм. Тэгээд ламбуртаа янз бүрийн юм зах хэмжээгээр авчих юм бол тийм өөр тийм. Эрсдлээс нэг байгаад хамгүй юм байна дөө. Таны хувьд бол бас олон ус малж явахдаа цус цуудыг үзэл байлгүй тийм. Энэ нутгаар бол 9 10-ны цууд гэл хүн бүхэн л бас ярьдаг. Тэр цуудыг бас яаж давж гарч ив. Бас хорогдолтой За байв. нэлээд хорогдолтой тавсан даа гэдэг. За бүх айлуудтай гоё юм гэдэг.
Тэгээд тэр ихтрэл хүүтэн өгөөс муутай тэгэл зүйлээс отор нүүдэлж явсан хүмүүс бол онсон. Тэр нь бол би отор нүүдэлж явж чадаагүй. Дуугаан л юу яасан. Рашин жил энэ рүү явуулсан. Манай гэрийн хүний дүүнэр дандаа энэ сансар явсууд байдаг. Тэгээд энэ рүү явж идэх гэсэн. Шинэ жил рүү юу? Шинэ жил. Дуул хонь нөхөр амлах нийлээ басан ясуу. Цөөн болгосон. Тэгээд буцаад яхаа. Зөх хэмжээгээр өсчлөө. Мал өсгөө хөрвүүлдэг. Ороо өсдөг л хүмүүс бас ярьдаг шүү дээ. Тийм ээ. Бүх юм сайхан болж байна. Одоо ч хөдөө амьдрах болж байна. Мэдээ уцаар ч одоо бүгд л цагаагаар тач байна. Бүгд ороод ирдгүүлсэн. Сайхан байна. Хангаа газар уурга бас барьд юм шиг байна тий. Тий. Орой бас сайхан эдэлж явах шиг байна. Тий одоо энэ залуучууд хэлэхэд энэ жоохон морал сайхан эдэлжил уриалмаар залуучууд. Моциклон яах яахад. Мэдээж бас яг нэг талаар бас төргөө унаа хэрэгтэй л байна. Зохицуулах юм одоо бас малдаа дээлтэйгээр тийм ээ. Тэр энэ тэгэл шургуун мөн гэсэн нэг тийм тэмцээ. Бас нэг тиймэрхүү юм бас. Бас жилд нэг багагаас ч юм уу. Жилд нэг явуулчих юм бас л юу та залуучуудаас урам тэгэндээ тий. Ер нь тийм тэмцээ болдгоо тань. Ер нь бол тийм нэг шилжиж хадаг гэдэг нэг тиймэрхүү юм. Хов усуд нэг тийм. Хов усуд тий. Тэрийг жоохон бас нэг зохион байгуулалтаа бас нэг тэмцээнэрхүү яахгүй болохгүй л. Сайхан барилдаг гэж шүү дээ. Тэр сумын цолтой гэж юм. Тэр тухайс нэг хожилж яриач. Тий. Суманд болол яг дөрүүлж мөрүүлж энэ тэр болоогүй яа. Шүүгийн дөрмөрт 2 удаач үлдчихлээсэн. Тахилганы наад. Тийм бол нэлээд төрүүлсэн байт юм лээ. За нутгийн сайхалтай хүмүүс ирж гинөө. Айл. Айл сайхалтай. Малаа Бэлчээр. Тэгээд лирчэндээ. Айлын улстай байна даа. За мэдсэн. Оо мэдсэн. За. За сар шин сайхан өргөн болцгооч юм. Сайхан. За малхуу доктортой сайхан байна. Сайхан. За сайхалт улсуудтай бас сайхан танилцаад байгаа. Өөрийгөө бас үзэгч том танилцуулгаад. Намайг эндэнгийн оруулан бөгдөг. За. Дараагийн хэлж. Би оруулан бөгөл харна. За. Айл. Мэг үрсэр. За. Та хэд одоо айл үний амныг сайхалтны санаар гэж бас шинэний өдөр бас малын ээлж бас нэг мас руугаа ээлжлээд бас харчдаггүй яадаг. За тийм ер нь бүгд л ээлжтэй л дээ. Ээлж ихээр юугаар л явах. Бас нэг олон айл байгаагийн. Тий. Бас нэг даваа таалж тэр шүү дээ тийм. За. Алсын амирхан улс дуунда агарын арухан хөдөө юм аахоо ажил хийж амрын суумаар адасахан нотаг юм даахоо ажил хийж амрын суумаар адасахан нотаг юм даахоо. За зэгчтэй ингээд малчин хатан нэвтрүүлэг маань үргэлж хэлж байна. Тэгээд өнөөдрийн зорж ирсэн айн эрхэм сайхан айлынхаас хүнийдээ тусаа автаа таавдаг уулзаж байна. Тэгээд юуны өмнө одоо энэ сар шинийн сайхан мэндийг дэвшүүлье. Сар шиндээ сайхан шинэлж гэнэ үү? Сайхан шинэллээ. За сайхан шинэллээ. Сайхан шинэллээ. За үзэгч нөмөндөө та одоо өөрийгөө сайхан танилцуулах уу? За би Шамсуранжил ав гэдэг хүн байна. За. Тэгээд залуудаа та бас ямар ажил хөдөлмөр эрхэлж байв? Малсан. Өжирцэн мөнгө 51-д. За. Нэг настай мал 65 нас эхлэж маллаж. Малчнаар. За. Нэг 67 онд хэнтэйгээ нийлээд
Айлгэр болоод дандаа л голдуул ер нь нэг настай малж байсан да. Цагийн одоо байдал ер нь одоо энэ бас нэг 10 жил бол тийм гэдэл бас ярих таны хувьд бол одоо ямар цаг үе дээр явж байгаа нутгийн хөшчүүл бас ярьдаг шүү дээ. Та мэдхгүй дээ. Зун бол энэ жил ч одоо хурууraa тооргомлоготой сайхан л зун бол. Одоо өвөл нь бол ер нь ихтэйхэн л өвөл болж ил байна манай энэ орчиндөө бол ер нь л зүгээр энэ өвөр хангаа энэ ойр талын дотор бол ер нь манай энэ хаанаа чирнөр ихтэй л орж байгаа болтой дуулдаг. Тэгээ цаашдахын л бол мэдхгүй юм ч одоо яах вэ. Баярлалаа. За тэгээ шинэ нэгний одоо энэ дахиад жилийн сайхан одоо шинэ нэгний өдөр одоо танай хүүгээд одоо уран бүтээлчд бидэх ус хүрэлцээр нэвтрүүлэг бэлдэж байна. Нэвтрүүлгээр хүргэж байна. Тэгээд одоо нийт одоо цэгэрдлэгцээ үзэн суугаа нутгийн зон олондоо та бас нэг сайхан сар шинэ сайхан мэдлэгээ өргөх байхаа гэж бодож байна. За энэ мэчин жилээ дахиад жилээ өгтөж яваад бүгдээр ариулинг сайхан болтгоо л гэж ярив штэ. За баярлалаа. За тэгээд үзэгч намдаа та бас өөрийгөө танилцуулах. Бид хоёр одоо 67 оноос үдийг хөтөл ажиллаж 50 жил айлгэр болж 50 жил болж байна. Өр хүүхдүүдэн өсгөж сайхан явж хахад одоо хоёулаа хүүхдүүд минь тухайн хоёр биеэр одоо нэг гэрт амьдэрдэг. Тэг хүүхдүүд минь яг ирж очиход ач зээнэр бол зөндөл байдаг. Яг өөр дөр ингээд болохоор тоогоор бол хоёулаа гэж өргөт байдаг. Гэхдээ бүгдээр нь тань бужигнаж байх юм да. Ач зээнэр үр хүүхдүүдтэйгээ. За. Залуудаа мэдээж одоо таас малчин ажил хөдөлмөр ямар ажил хөдөлмөр хийж байна. Сайлтай малч жил байлаа, нэг настай малч жил байлаа. Нэг настай малж явахтаа манай бид хоёр ч одоо ер нь он цагт бүрэн бүтэн оруулдаг сайн ажил айдаг аль 5 жилийн гавшгаач эдэр болж одоо ажиллаж яасан манай өвгөн тэр юу тэмдэг өмлөхийн нөхч. Би өөрөө сумын авраг сайлчин аймаг сумын депутат дээр үед тиймэрхүү амжилттай хэрдээ одоо тийм л амжилттай ажиллаж яасан да. Алаг үнэ гэж үнэ сагаад би сумын авраг сайлчин болж. Гэхдээ ер нь хонж өөрч бүхэр яг сайлсууныхаа юм бол хэмжээг ер нь давуулан биелүүлдэг байсан. Ер нь. За баярлалаа. За тэг өнөөдөр одоо сайхан бэлэгтэй өдөр бас нэвтрүүлэг хийж байна. Тэгээд нийт одоо сэтгэн зон олондоо ах トゥ төрөл саданда өр хүүхдүүдэд нэг сайхан сар шинэ мэдлэгээ өргөх үү та. За энэ дахиад жилтэйгээ олгож сар шиндээ сайхан шинж сайхан авартагаан золголоо дахиад жилтэйгээ одоо бүгдээрэн эрүүлэнг сайхан байлгасан хийсэн эрхэлсэн ажил хөдөлмөртөө амжилт гаргаж ах бүх юман бүгдээрэн эрүүлэнг сайхан байх болтгой. Хамгийн гол нь эрүүлэнг гэдэг урт насалж удаан яргаж болтгой гэж боддгийн да. За баярлалаа. Тэгээ хоёр өгсөн та хоёртаа бас сайхан үсээ урт насалж удаан жаргаж үргэлж одоо өр хүүхдүүдтэй сайхан үнэтэй сургаалаа хэлж байгаарай. За баярлалаа. Алсын амирхан улс дуунда агарын арухан хөдөө юм аахоо ажил хийж амрын суумаар адасахан нотаг юм даахоо ажил хийж амрын суумаар адасахан За үзэгчдээ ингээд малчны хот нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За ингээд гал дахиад жилийн шинэ нэгэнд одоо энэ сайхан айл дээрээд сар шинэ сайхан өргөн дэлгэр болж байна. Тэгээд адууга авцраад таа чи бас юмны хангал дээр бас залуучуудаа бас мордуулъя гээд. Өнөөдөр бас сайхан бэлэгтэй өдөр гээд. Тэгж байна тийм. Тийм манай хамт чинь ер нь хадуунд тийм бас их сүрхий. Тэгээ өөрөө би ч бас юм нэг хэвтэйчгүй манай нутгийн бүгдээ сайн мэднэ л дээ намайг. Тэгээд манай нэг хөргөний одоо ламны буу гэдэг л инжилцэргээс ирсэн. Хадуунд их сайн болж байна. За. Тэгээд одоо бүгд харах цаанаас тийм ээ. Морь ургалах юм нэг бүлгүүлэх нь харна тийм.
Тэгээ өнөөдөр энэ гоё сайхан өдөр тохиож байгаа бид нараас. Тэр бас Монголчууд бид нар энэ хүрэл бахархацгаа үндснийхээ өмсөлөөр бол хэлгээ яах. Тэр бас түрүү одооныхаа зах дээр ирчээд байж хахад бас гайхан бол сайхан уургаан барьж байна. Сайхан уурга зарч. Ер нь бол нэг мэдээж уурлахад бол уурга бол бас нарийн утга учиртай байз. Тэгээ энэ залуучуудыг бүр их гоё одоо хатуун уруу тийм одоо манай энэ гоё уургалдаг залуучууд олон бий. Эднэргээл бол дэмжээл гол нь тэгжил ямар гоё байна тийм ээ. Тэгээд энэ адуугнаас соёл гэдэг нь энэ залуучууд улам сайн хөгжүүлээрэ тийм ээ. Энэ адуу шиг сайн гоё юм байдгүй шүү. Тэгэхээр л одоо бид нар бүгд мэдж байна харж байна тийм ээ. Тэглэг яах вэ? Зөв. Адууны зөвсөр нь яаж голж байна? Танай адуу ямар тамхтай? Манай одоо бойлон тамхтай. Бойлон тамхтай. Тийм, бойлон тамхтай. Тэгэж ааваас үүснэ үү? Ер нь өөрөө бас нэг тамхтай болоо гэж там. Тийм наваа үржийг болохоор үүс гэж болно тэгээд бойлж нэг тиймэрхүү өөр хий угаал тийм. Зөв. Угаал зохиогод өөр хийсэн тийм. Зундаа бол сайхан гүг ойшчтэй. Тэгээд сайхан гүг яа тас. Одоо тэгээд хөхөр одоо энэ хөхсөө гэдгийг жоохон баг хэдлээд хөхөр янз бүрийн мэдгээл саяах хэрэгтэй л байна. Тийм хөхөрийн хайрыг уусгаад. Бидээ намайг хүүхэд байхад одоо бас хөдөө айл хэсгээл манай айрыг нэг өөр манай ахыг нэг айрыг өөр айл болгоны айр нэг яг л адилхан нэг л хөрөнгөөр хэсгсэн байхад нэг айл болгоны айр нэг өөр байдаг шүү дээ тийм. Энэ тал дээр та ямар байдаг байр суурьтай байдаг. Танай айргийг бол одоо сая хуучин нутгийн хүмүүст очилж яхад бол манай үржигч айрыг сайтай шүү дээ гэж. Тэгээ одоо энэ сайхан айр ихтэй л. Айр гэдэг одоо хийн гэдэг шүү. Тэгэл гэрийн эмэгтэй хүн голчилж хийж штэ тийм. Жишээлбэл яг эрийн нэрээр орж эмийн нэрээр гардаг гэдэг бид нар утгаараа тэгээд манай гэрийн хүн ч одоо айрыг цагаа сайтай. Манай утгаас бүгдээрээ сайн мэднэ. Тийм айргаа сайхан хийгээл тэгэл адуугаа сайхан маллаа. Шинэ нэгний өдөр одоо танаа дээрээ намраараа байгаа айрыг уугаад асал сайхан маш шүү дээ. Чи бас нэг угаасаа л одоо айрыг сайтай айлил хураалт хүртэл та үдээ арга барилж бас өөр байгаа шүү дээ тийм ээ. Бас сайхан байх юм. Бүх юм сайхан л байх юм бол тэгэл монголчууд бид нар ч амьдрал улам цаашаа дэвжиж хөгжих нь тийм л байна. За үзэгчтэй ингээд шинэ нэгний энэ сайхан бэлэгтэй өдөр одоо сайхан малчны хотонд айл төрөлцөн ярьж нэвтрүүлэн бэлж байгаадаа бас баяртай байна. За ингээд Малчтан телевизийн хөтлөгч цогт хоёр танаа телевизийг одоо хөдөөний бид нар одоо ихээр үзэж сонирхдаг. Тэгээд Малчтан телевизийн хөтлөгч дуучин цогт хоёртай одоо адууныхаа юунаас өөрийн унган адуу юм саарл мөр бэлгэлж байна. За баярлалаа. Та нарын ажилд өөр өндрөөс өндөр амжилт хүсье. Их зөв юм хийдэг. Цаашдаа их зөв юм хийх байх гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй ингээд Монгол орныхоо 408 зохист малчны хотод нэвтрүүлгээрээ маш олон одоо мянган малчтайгаа уулзаж малчтынхаа ажил амьдрал нэг өдрийн одоо мал харга ухаан ажил амьдралыг одоо хүргэдэг байгаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан нутаг өөрийн нутгийн сайхан малчин айлда дахиад жилийнхээ хамгийн анхны нэвтрүүлгээ эхэлж байгаад бас баяртай байгаа. Тэгээд энэ жил одоо бас уран бүтээлийн олзомог нэвтрүүлгийн маань олзомог бас сайхан байх нэ. Тэгээд хүн бол сайн сансан хүндээ эрийнхээ хэмэр болсон адуун зүргийнхээ маллаг өгдөгөө. Тэгээд одоо урчин тамд бас баярлаа гэдгээ хэлье.
За тэгээд сар шинэ их сайхан өргөн болж байна. Тэгээд нутгийн хүмүүс таныг их сайхан дуулдаг, уртын сайхан дуу дуулдаг гэдэг. Тэгээд энэ сайхан сар шинэ баяраар та бас нэг сайхан уртын дуу аялах уу? За та. За ямар уртын дуу аялах вэ? Эрвэр хацдаг гэдэг. За эрвэр хацдаг сайхан уртын дуу. За ингээд найз нөхдөө таав ээж бүгд цугларсан байна. Тэгээд нэг ая дуу өрөх гэж хүүгээр нэг дуулуулаа те. 11-р ангийн сурагч очоор ирчих гэж өгдөө нэ. За намайг үржин танаа очоор ирж байгаа. Тэгээд энэ сайхан бэлэгт өдөр сар шинэ нэгэн болж байна. Тэгээд та бүхэнд энэ хорууг хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөө аятаа өргөё. Өтгөн шаргал цайныхан дэжиг өглөөний наранд өргөж залбирсоо өргөн олон малчин түмэн өгөдөө хүндлэн зоолгосоо малчин ардын заншил болсоо миний Монголын цагаан саррахо сайны өрөөл түмэн олон мен сар чиндэ сайхан шиндэрээ. За зөвхөн ингээ Малчин хотод нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд өнөөдөр энэ сайхан нутгийн хойморт одоо алдар тхийн 1-2 одонгоо зүүцсэн гэртээ ингээл зулсан нутгийн сайхан хөшчүүлтэй таа бүгдийг уулзуулж байна. Ингээд дараагийн хөшөнтэйгээс уулзуулъя. Юу юм танд энэ өдрийн мэнд хүргэе сар шиндээ сайхан шинэлээ. Сайхан шинэлөө. Сайхан шинэлээ. За үзэгчтэй өөрийгөө сайхан танилцуулаад. Ажааны энэ мохорт байд юм мохор гэж газар. Тэгээд хэдэн хүүхдтэйгээ 9 хүүхдтэй тэгээд малтай. Малаа хариулаад 30 хэдэн жил болж байгаа. Айл найз зүт байгаа. За. Хамт болсон. Тэгээд масраг энэ жил одоо янзын сайхан. Өстэй гоё өвөл биш. Мэчин жил. Сайхан байна. Тэгээд хүүхдүүд голцоо хотод би хөдөө нэг хүүгийнтэйгээ айл. Тэгээд малтай юм. Мэдээж одоо залуугаас л таавал мал дээр гарсан. Тийм, залуугаас гараад 30 хэдэн жил. Ямар малан голж малж. Голцоо тэмээл байхгүй усна тэгээд. Тэгээд малаа хариулаад энэ чи эр толгойлол. Тэгээд өөхтэй аваад. Одоо томлоо явцсан. Тэгээл өвчин тэр сайхан гайд байд. За сар шинийн сайхан өдөр одоо нутгийн хүмүүс одоо сайхан нэг дороо цугларсан сайхан шинэлж байна. Өстой гоё байна. Баярынхаа мэдлэгээ нийт үзэгчтэй таас нэг сайхан дахиад жилийнхээ мэдлэгээ хүргэх үү. За тийм мэчин жилийн жил сайхан дөө. Тэгээд одоо дахиад жилдээ өөр хөөгөө даачвч. Олон түмэнд минт хүргээд баярын минт хүргээд.
авчих. Тэгээд урт насаж удаан жаргаж сайхан яваа. За баярлалаа. За үзэгчтэй ингээд Малчны хотод нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд Малчны хотод нэвтрүүлгийн хамгийн хүндтэй зочид бол одоо хүүхэд багчууд байдаг. Та бүхэн намайг мэдэж байгаа очиж байгаа айл болгоныхоо хүүхэд багчуудтай бас аль болох ярилцахыг хичээдэг. За ингээд өнөөдөр хаврын тэрэгмийн сарын шинийн нэгэнд одоо дээл хувцаараа гойсон энэ одоо багчуудтай бас та бүхэндээ уулзуулъя. За манай өнөөдрийн одоо айлын зорж ирсэн айлын маань хүүхэд. Нэр нь хэн бэлээ? Ламхүү. Ламхүү. За энэ дүүг нь хэн гэдэг юм? Нэр нь? Даваа жаргал. Даваа жаргал. За чамаа хэн гэдэг вэ? Сумын азар. Сумын азар. Сургууль сурдаг уу? Хэдгээр юм? Нэгдүгээр. За нэгдүгээр анги. За чамаа? Дулуумсар. Дулуумсар хэдэн настай юм? 4 юм уу? 5 болцсон уу? За чамаа? Намайг баян хүүхдийг 7 настай. 7 настай нэгдүгээр анги. Үгүй 2 дугаар анги байна. За. Хүрээс нь намайг 9 настай 3 дугаар анги. За хожиртаа сурдаг юм. За манай энэ хоёр одоо та бүхэнд нэг дуулж үзүүлэх гэж байгаа. Тэгээ ямар дуу дуулах вэ? Ямар дуу дуулах вэ? Наран гэрэлтэй. Наран гэрэлтэй. За энэ зогсож байгаа хамт зогсож байгаа дуулчихдаг. За ингээ ахын энд зогсож байгаа. Ингээ хойшоо зогсож байгаа. Наран гэрэлтэй ингэлжтэй сарангой жимээ дэлгэр сайхан царайгаараа дэлхийдэн смишэж бай бүэн сайхан дуугаараа бүхэд их уяасаа чингаруу сэтгэлтэй сундалаа ээжимээ. За Үзэг байсан тохонгот мен өгөхөр гаргыг заасан багангийн багштай баярлаа бачхан би чим бичээцлаа багангийн багштай би хатэ Ухан сан бодли сандвэн тобод гаргыг заасан багангийн багштай баярлаа бачхан би чим бодож сурлаа бодцлаа багангийн багштай би хайтай завл. За баярлалаа. За ингээд үнэхээр одоо шинийн нэгний сайхан бэлэгтэй өдөр энэ сайхан Малчны хотод дахиад жилийнхээ одоо хамгийн анхны дугаараа одоо бэлтгэж та бүхэндээ хүрч байна. Тэг үнэхээр за энд нэг хүүхд дуулаад эхэллээ. Манай хоёроо баярлалаа их гоё дуулж байна тий. За үзэгчдээ ингээд хаврын тэрэгмийн сарын шинийн нэгний энэ сайхан бэлэгтэй өдөр одоо Хөвранга аймгийн Хожир цомд үргэлжлэж энэ сайхан Малчны хотод ирж дахиад жилийнхээ хамгийн анхны нэвтрүүлгийг хийж байгаадаа бас баяртай байна. Тэгээд Өтгөн зон олны одоо заяа буян сайхан мал сурган тарган тавтай Малчин түмний маань сэтгэл тэнэгээр их сайхан өвлийг давж хаврын тэрэгмийн сартайгаан золгож байгаа юм байна. Энэхээр бол одоо айл хүний амныг санхалт айлын санаа нэг гэж дөрвөн хотлоор ангиж бууж сар шинээр өргөн дэлгэр тэмдэглэж байгаа энэ сайхан Малчин айлаас нэвтрүүлгээр хэлсэндээ баяртай байна. За зөвхөн ингээд Малчны хотод нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд өнөөдрийн зорж ирсэн айлынхаа одоо гэргийг та бүхэндээ танилцуулж байна. Юуны өмнөдөөс энэ сайхан өдрийн одоо бэлэгтэй өдрийн мэндийг хүргэе. Сар шиндээ сайхан шилж сайхан хаварч гин үү. Тэгээд үзэгчдэндээ таас өөрийгөө танилцуулж яриагаа эхлэж бодож байна. Сайхан шинж байна. Сайхан цоцгоож байна уу? За намайг 70-50 болорч яа гэдэг. Энэ тавгийн үржин талдаа суугаад
96 оноос хойш. Тэгээ 4 хүүхэдтэй. За. Том нь оюутан, хоёр дахь нь 11 дугаар анги, гурав дахь нь 2 дугаар анги, баг нь 5 настай. За. Энэ жилийн хувьд бол одоо сайхан үйл. Энэ жилдээ сайхан үйл. Энэ жилийн үйл хэлэх юм байхгүй шүү дээ сайхан үйл. Сасан зөөл хүн олон ухаад ичтэй сайхан өглөө хөлчлөл. За сар шинийн нэг одоо хөлөгтэй. Хөлөгтэй ихт. Одоо манай хүн чинь айлын том эрэгтэйгээс. За. Би айлын том Дүүнэр. тий. Дүүнэр би 5 дүүтэй ихээс сургуулаа. За. Тэгээд одоо манай хүн чинь 9 үе одоо тэгээд айлын том нь болчиход байгаа. За 2 3 5 9. Одоо өдөрцөн бурхны хамраа явцсан. Тэгээд хамгийн том нь болцсон. Хөлөгтэй 4 5 дүүнэртэй авсан. Дөнгөж одоо түрүүн өглөө танах руугаад нэг зүйл анзаарсан. Хангаа айл байж бас аргал түлш явсаа. Бид хоёрын одоо тэгээд айлынхантай эмхтэй өмтэй байлаа. Өглөө бас бол бас аялга нэлээ 6 гिचсэн. Бүснээс нь шахаад аялгаа шүү дээ. Ингээл өрөөл. Ингээл хойтон жилийн түл шинч одоо ингээд. Тий одоо ус хэлээ шүү дээ. Тэгэл энэ ч одоо ингээд хавар хур ачлаад томчтой хашчин хашаа игээд. Тэгэл тэрийн төлнө. Яабах сагмууд аавна. Чин түл сайхан түлээ шүү дээ хэлчихсэн. Тэгэлгүй яах. За энэ жил бол одоо шинийн нэг л бас одоо хаврын тэргуун сар хүртэл сайлсуутай гэдэг ч юм бол бас сайхан жилээ л одоо сайлсуураа ариун байна уу? Сарлаа сааж байна. Одоо сарлаг хайнгаа саагаад 3 4 үнэ ширгээгүү тэгэл ороо хэлтэй болоо гээд саагаад сүүсэл ариун л. За чин төмний одоо ажил бол өглөөнөөс гол бол ороо хүртэл амдарч байна. Өглөө босоод давтаад нөгөөдгөө хийн шүү дээ. Бас арилгаал. Өвлийн зэгч бид нар үүл хийн. Одоо шинэ цагаан сар төгсгөл өглөө босоод бас арилгачаал дараа нь үүлээ хийгээд. Тэгээд хажуу хавширгаар нүгүүгээл тижээлээгүүл. Тэгээд өдөл үйл хийхээс намар 100 хавар хийн гэж байдаг шүү дээ. Тэгээд одоо хаварч одоо ингээд 3 сар юу багт ингээд мал төллөөл. Тэгээд юу үүлүү. Тэгээд сайл залгах чинь. Тэгээд намар чин бодоо тэг хүүхдэд яваад. Тэгээд яг бүлгүү. Тэгээд аргалаан төвгээл хартлаа тэгэл тийм. Цагаан эдэн ядаас яаж болсон ч. Ер нь бол зундаа ариг амсаахан авдаг юм байна. Өөртөө өхрөөс ааж ийн хоньямаа яадаг вэ? Хоньямаагаа нэг сар саад юм анах. Сар л саад. Тий наадмаас өмнө. За одоо би ч ер нь тэгэл 6 сарын 10-аас саад нэг 7 сарын 10 тэгэл тавьчтыг наадам яг хүргээл тавьчтыг. Тэгэхгүй бол бас тэгэл твэргэндээ юу ах вэ? Тавьчтыг. Тэгэл адууны сайл явах те. Алдаг оног тэгэл 10 сар ч алдаг оног л байна шүү дээ. Тийм л байна та. Наад руу чиний нэг юм бол одоо дээдсэн эдэг харахад мэдээж айрыг харахад бол танайхаа бол таны хувьд бол сайл сүгэл сайн боловсруулт юм байл гэж би бодож байна. Ер нь тэгээ шүү дээ. Багрыг дүүрхэхгүй л тэгэл хичин сэтгэл хоосон байж шүү дээ. Тэгээд үгээд байна. Яг хөөхтэй жоох хөөхтэй болохоо тэгэл намартаан тэгэл тийм үү. Сайн тийм үү? Намраараа байна шүү. Намраар. Манайх найргийн чинь хизээний нэг сайхан гэж ярьдیں۔ Та. Энэ жил одоо сар шин хойно болж байгаа ч гэсэн сайхан хурааж. Ер нь хураалтын яаж хураав? За их чинь тэгэл нэг 9 сард нэг сүлгээд нэг байдаг шүү дээ тийм ээ. Адууны сүл. Тэр үед л яг айргаа хурааж авдیں۔ Сүлтэй үед хураахаар чинь бол яг юу байдаг аахгүй юу? Цэцгийн өмцгий тунаал сүлийн аршин шал өөр. Тэгээ нэг 10 сар гараад ирэхтэй зэрэг айраг чинь шингэр чинь хараа эндээ сүл тасраал. Тэгээ ногооны амт мод чинь гэсэн үг шүү дээ. Тэгэл тэр үед нь сахаадаг л. Тэгэл тэр үед нэг сар бол нэг тэгэл яг л саан шүү дээ. Тэгвэл тэгэл 10 сараас хойш хүүхдэн ороод ирэхээр чинь тэгэл хүүхдтэй хүн чинь нэг саах гад алдаад байгаа. Тэгсийгээд шингэрээд ирэхэн тэгэл тавьчин тоо. Өдөр судраа харж байгаа. За. Өнөөдөр одоо тэгээд сайхан өдрөлөг оромтолж бид хүн шууд танахыг зориод түрээд ирлээ. Сар шинийн энэ сайхан одоо өдөр мэдээж одоо бас нэг малчны хотноос төмөн холонтоо бас нэг та сайхан мэдлэгээс хүрэх байлгүй. За одоо тэгэл малчид эднэр за тэг халуунд нь халаал хүүтэнд нь хурж амьдэрдэг улстай тийм ээ. Тэгэхээр одоо тэгэл малчин телевизийн хамт олонд тэгэл энэ ирсэн найз нөхөд аав ээж ах дүү нутгийнхаа бүгдээр нь тэгэл сайхан шинэлээд эрүүл инх ад жаргалтай тийм ээ. Олон хүн эрүүл тэгэл болно шүү дээ. Сайхан амьдцгаа гаргал хичээлээ да. Хэрхэн мөндөд үзэгчтэй ингээд хортон унжлага ямиг гал дахиад жилээ. Хаврын дэргүүн сарын шинийн нэгэнд хамгийн анхны одоо нэвтрүүлгээрээ Малчны хотын нэвтрүүлгээрээ та бүхэндээ уулзаж энэ сайхан Малчны хотноос нэвтрүүлгээ хөргөж байгаа баяртай байна. Тэгээд өнөөдрийн
одоо зорж ирсэн айл бол Уранга аймгийн Хожирт сумын 1-р огийн одоо малчин Үржин лам гэж Тэхэм сайхан айлын нэг өдрийн одоо сайхан ажил амьдралыг та бүхэндээ хүргэж нэвтрүүлгээ одоо хүргэлээ. Тэгээ та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн халуун урилгыг авч одоо нэвтрүүлэгт оролцсон танаа гэр бол та бүхэнд бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Танаа телевизээ хамт олсон баярлалаа гэж хэлье. За тэгээ мал сургаан төмөөр өсгөж удахгүй Монгол улсынхаа алдартай сайхан манлаа олчин болохын сайхан ерөөлөөр одоо нэвтрүүлгийн жаргаж байна. За ерөөл Батар шиг та нарын ажлууд ч гэсэн өндрөөс өндөр амжилт хүсэж байна. За баярлалаа үзэгчдээ. Ингээд Малчны хотын нэвтрүүлэг маань энэ дугаараараа одоо жаргаж байна. Тэгээд Тулгандан Бадархын галтай, Тоондон өвдөлхийн ерөөлтэй, Тавиландан дээдийн хэмэртэй, Тэнгэрлэг миний Монголын ард түмэн та бүхэн сар шиндээ сайхан шинэлээрэ.